Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Б уянга дээрэгдэл Г Хосбаяр нараас 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн шинжлэх ухаан технологийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурл 2026 оны 4-р сарын 16, 17 оны өдрүүдийн чуулганы нэгдсэн хурлаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Байнгын ороо 2026 оны 4-р сарын 21-ний өдрийн хурлаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүдээс асуулт асууж санал гаргаагүй болно. Нэгдсэн хурлааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан саналыг хуулийн төслөд холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хэл найруулга, дистрадал, зүйл, заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэг бэлтгэсэн хуулийн төслийг та бүхэнд тараасан болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ шинжлэх ухааны технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орооны танилцуулгыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За